Одоо та өрсүүдийн нэг өртөөлөгчөд амнуулж овоо хитэн удаа хүмүүсийн сонор руу, сэтгэл рүү, зүрх рүү, бодол руу хитэн угсаагаар амнуулж үг нислэн утга чичлээ тийм үү? Наа тэгвэл одоо сэтгэлийн хөгөө голоос гогдсноо учхаан хайхаа утхаан анзаархаа анзаарх нь анзаарч олох нь олчихсон хэдийнэ. Өвгөд бид хүчээр бус хөгөөр үүл дүүрдгэн гэдгээ. Гэхдээ хөг гэдэг эхлэл болохоос үйлдэл рүү чиглүүлэгч болохоос үйлдэгч нь бол дэврүүн сайхан сэтгэл дими мухар итгэл бол бишээ. Ядахнаа итгэхийн тулд та өдрүүдийн лавлаад байгаа 35 дотор ч хүртэл байгаа шүү дээ. 3 өчхийг, 3 чухлыг, 3 бүрэлдэхүүнийг дүүргэж байж л хүмүүн илсэн тооцогддог. Итгэхийн тулд заавал энэ үнэн үү гэж магадлах ёстой гэж байгаа. Магадлаа тооцно, тооцоод найдна. Энэ 3 чухал бүрдэмгүй бол аль нэгэн дутуу бол үр чи итгэж чадахгүй. Үр чи итгэлээ гэж бүрэн тооцохгүй. Энэ ёдроо өвгөн хэлсэн юм байна. Энэ хүүн үйлцсэн юм байна. Энэ хашгицсан юм байна гэх хэмжээнд итгэж байна гэж өөрийгөө бодох аваас үр чи өрдөөл өнөө мухар сүсгийн хэмжээнд л унсаар л байна гэсэн үг ээ. Энэ өвгөний хэлсэн нь ийм нөхцөл байдалд зогцож байна уу, таацж байна уу гэж магадлах ёстой. Харьцуулан тооцох ёстой. Ар дээр найдаад л урсах цагаар үнэн эсхийг нотлохос шүү дээ. Дуулж байна уу? Итгэх нь хүртэл ийм ярвхтай. Яагаад ингэдэг вэ гэвэл нөхцөл байдал хэрэгцээ шаардлага химийн нөлөө нийгмийн байна уу, харилцааны байна уу, орон хангаагаас ирэх байна уу, орчлон гаригийн од иргэсийн нөлөөлөл байна уу, үргэлжил хувьсаж байгаа тийм үү? Үргэлжил гацсан аятан байхгүй, үргэлжил хөдөлгөөн байж л энэ харилцаа чинь үүсдэг. Харилцаа гэдэг нь зөвхөн хүмүүн хоорондыг хэлээгүй, хүний нийгмийг хэлээгүй шүү ёдрууд минь. Хүрдтэн болгоны харилцаа, сүнстэн болгоны харилцаа. Махан бэлтэй юм байна уу? Хийсгэлэн дүртэй нь байна уу? Орчил болгоны харилцаа. Зам нарт байна уу? Таван тэв нь байна уу? Ивэх эрхшээх тэнгэр нь байна уу? Эргэлдэж нөлөөлөх эрхсэн байна уу? Энэ болгоны харилцааг хэлэж байна ёдрууд минь. Хөдөлгөөн байж л харилцаан оршдгоо. Тэгвэл үргэлж бүгд хөдөлж хувьсаж байхад л энэ өгөр өвгөн өмнө гариг үнэн хэлсэн юм байна. Өчигдөр нь үйлдэлээр нь өгөр улаачийнх нь үйлдэлээр нотлогдсон юм байна гэх хэмжээнд л сүсэглээд л үүнийг итгээдгээд явбал өнөө өгөр улаачийн хэрэгцээ өнөөдөр солигдно. Өвгөд бидний үүлийн нөхцөл байдал өнөөдөр хувирна. Өчигдрийн үнэн байсан зүйл, үнэн тооцогдсон зүйл өнөөдөр худалд жишиглэгдэж өмнө нь хонжоотой байсан зүйл өнөөдөр хохиролт болцоход байдаг тийм үү? Тийм учраас л итгэхийн тулд хүртэл тухайн шийдвэрийг итгэх үү, итгэх үү гэх шийдвэрийн гаргахын тулд хүмүүн заавал энэ 3 чухлыг, энэ 3 бүрдлийг дүүргэж байгаа эсхийг л магадлах ёстой болох нь байна шүү дээ. Сүлжээ гоцгор дуулж байна уу? Лавлах үг байна уу ёдруудаа? Байна. Та түрүү чухлыг гэд хэлэхэд бодлоо да би өмнө асууж байсан нөгөө чукур гэдэг үгтэй нэг язгууртан болов гэж бодоод тэгээд нэг жоохон санагдлаа. Лавлж байгаа нь юу юм? Чухал тэгээд чукур гэдэг хоёрыг холбоотой болвол гэдэг асуулт. Өвгөд бид аминдан аривантай утга хэлж байгаа хэдэн үгэндээ багтаах гад л яваад байгаа. Чалчаад л байгаа.
Үр чи үг хөөхөр үхэр хөө өдөр минь. Дуулгүй. Яах вэ? Нөгөөнийх нь язгууранд нь утга байдаг болохоор би ялцчихгүй тэгээд За өгүүд бид тэгвэл зөрүүлээд үг лавлий. Наад хоёр үг. Дуудагдахаараа, авээлбраараа магад ижил язгууртай байлаа гэж бодъё. Тэгвэл ижил язгууртай эсвэл өөр язгууртай байлаа гэд өвгөд бидний чалчиж байгаа утганд ямар нэмэртэй юм. Дуулаж байгаа үрсэд ямар дэмттэй юм. Үйлдэлсэн гих чигт ямар хэрэглээтэй юм. хүүхнийхээ утга учирын бүрэн гүйцэд таньжээвэл тэрийг дараа нь зөв зохистой юу тэрүүлээд илүү Үгний чинь утгыг өвгөд бид тайлаад хэлээд байна харин. Итгэхийн тулд ингэсэн энэ гурвыг л заавал үе шат гинүү. Бүрдүүлбэр гинүү. Энэ хүчин зүйл гэх үү. За өгөр улаачийн хэлэх дуртайгаар өнөө энэ замб нартын тооных нь ухаанаар хэлбэл зайлшгүй болоод хүрэлцээтэй нөхцөл гэж ярьдаг. Тийм үү? Тооны ухаанд нь томьёог батлахад хэлдэг тийм үү? Мэднэ үү? Энийг хангаж байж л энэ үнэн болно гэж томьёолдгоо. Яг тийм л зүйл нь энэ гурвыг хангаж байж итгэн гэдэг үйлдэл дүүрнэл гэсэн үгийг л бид чалчаад байна. Гэтэл энэ нь чухал байна уу, чухуур байна уу хинт хамаа. хамаа байгаа гэж бодож байна би. За чи наадхан үргэлжлүүл бод эхлээд. Тэгээд цаашлаа одоо жишээлбэл сонсож байгаа хүмүүс сонирхоод судар номыг дэлгээд 35 эрдэм гэж юу гэдэм бол гэд лавлаад харахад тэрэн дээр чокор гэж бичсэн. Тэрийг чинь бид чухал гэд хэлчихлээ ёдор минь. Хэлж байгааг чи дуулахгүй байгаа учраас дахин лавлаад байна. Чухал учраас энэ гурван чухал дүүрсэн үед л итгэн гих үйлдэл болно гэж хэлээд байна ёдор минь. Өвгөд бид альва зүйлийг хэрэглээтэй л уяхыг л хичээдэг. Наас судар ном дээр чинь ч ялгаагүй. Алтан судар гэдэг, өргөө хотлын чинь олон судрал гэдэг, өрөөл угсааны олон өвчгөл бай. Юугаар хэмжигдээд байна вэ гэвэл аль цаг үед нь ямар хэрэглээгээр ямар тун таарч ямар үр дагавар гаргаж хохирол үүсгэж байна уу? Хонжоо хишиг дагуулж байна уу? Өрөөл жишг болж чадж байна уу? Өрөөл нэг дэмт үйл рүү чиглүүлж байна уу гэдгээр л дэнслэхээсэн гэж бид хүсдэг. Тийм үү? Зүлжээ гоцроос лавлаж байна. Та бол тэгж тийм тэр сэдвэр ярьдаг. Их ярьдаг биш ээ. Энэ замбын үрсүүд ч ялгаагүй л өөрсдөө зөнгөөрөө хот танаагүйч өөрсдөө ухамсартайгаар ажаагүйч хэлэн бүгд л хонжоог төрийн тавиад байдаг. Хонжоотой хишигтэй өгөөчтэй гихрүүл бүгд тэмүүлдэг болсон. Юуны хонжоо юм? Хэрэглэж байгаа, идшилж байгаа. Харилцаанаас хань ижлээсэн, анд нөхдөөсөн. Алс нутгаас тэр, орон хангаагаас тэр хамгийн эхлээд хонжоо хайгаад л байна. Бүгд л үйлдэж байгаахан үр дагаврыг биш, хэрэглэж байгаахан хонжоог хараад байгаа учраас өвгөд бид хэрэглээр нь мэддэг сэдв рүү чиг рүү аваачаад байгаа нь тэр юм аа. Өвгөд бид альва үгийг магад чиний над зууралдаад байгаа чүкүүр гэдгийг нь өвгөд бид од ирсэн хэмжээнд аваачаад тайл юу гэж хичээвэл чадахгүй биш нэг муухан гадарлана. Гэхдээ тэгж хэлээд яах юм? Тэгсэн тэгээгүй энэ замбын үрсүүд угаас л хитийдсэн арвин чичлэн үгс хитийдсэн арвин тарих угаалтын хэлбэр хитийдсэн арвин суртлын үр дагаварт өөрсдийгөө танихаа болсон үүтгэлээсээ алсарсан өнгөтэй гэхээр нь хор байсан ч залгичдаг өрөөлөх гэхээр хохиролт байсан ч шунтчихдаг болсон цаг үед ядахна нэгэн ч гэсэн зохист гэдгээр зохист хэрэглээ гэдгийг хэд хэлүүлээд ч болов арын тархиндаа санчхаад алдын үйлдэлтэй ухамсаргүйгээр үйлдээд эхэлвэл нэмэртэй юм даа гэдэл бид давтаад л мис үлдэхэд аль болох олон удаан давтаж тэр төмрийг хатууруулдаг тэр
Хувцлах эсхийг нь давтдагшгэл та өрсүүдийнх нь сэтгэлийн хөвчийг нь бодлын онсыг нь нислаадал давтаад байгаа санаатай юм а. Ууг нь болно уу тэгэж? Таны талаар болгүй. Болно үгүй юу ловлож байна. Би угаасаа өөрийн таалаар л хэлчихнэ. Тэрийг би шийдэхгүй болохгүй. За өөр ловлох үгүй нүү. Чукураас гадна. Тэр тэдний тухайд яалтчгүй яг тэр гурван чухал зүйлийг нь анзаардаггүй одоо үрсэн дийлэн их айгүй олонтой санагддаг юм. Тэгэхээр тэр христийн шашны библи судрыг баримталдаг тэр зүйлийг одоо итгэл үнэмшлээ болоод явдаг хүмүүсийн хувьд болохоор ялангуяа тэр итгэл гэдэг зүйл нь айгүй энэ тэргүүний зүйл байдаг. Тэгсэн мөртлөө яагаад итгэх хэрэгтэй гэдэг юм тооцоо гэдэг зүйлээр ихэдээ тооцоол юусаа байхгүйгээр зүгээр итгээл гэдэг яваад байдаг. Тэгээд таны хэлсэн энэ ярьж байгаа зүйлүүд яалтчгүй тэр тухайн зүйлийг магадлаад тооцоолоод тэгснийхаа үндснээр найдна гэдэг нь манай илүү бодиттой. Бидний хэлсэн биш ээ. Та өрсийн лавлаад байгаа тэр судар дээр чинь байгаа. Угаас өвгөд бид ч гэлтгүй ер нь энэ зам нартад амьд тээж байгаа, алд хэлхэж байгаа юм бол сүнс залсан, хүр дээр сүлсэн юм бол хүмүүний амьны ард дээр хамгийн үнэт зүйл угаас итгэл байдаг. Тийм болохоор л тэр 35-аас чинь анхлан итгэл гэдгийг нь шүүрч ав шүлсээ өрчүүлж байна. Тийм болохоор л та ёдрууд нь итгэл гэдэг нь өөр учраас зарим нь утганд итгэж байна, зарим нь үгэнд итгэж байна, зарим нь үйлдэлд итгэж байна. Яг түн шиг ялгаатай учраас л үеийн үед итгэл үнэмшлэн өргөх гэж минийх л үнэн юм, минийх л үнэн юм, миний итгэсэн яг юм гэдгийг нотлох гэж л тэрсэлдэж тэр нь дэврэхээр дайм болж тэр нь дэврэхгүй бол зөрчлийн хэмжээнд бүл дотроо хүртэл 90 нэмээ үзэхгүй ах дүүс нь хоорондоо арцалтаад байгаа нь тэр шүүд. Итгэх гэдэг за ер нь наад итгэгч вэ нү наад 35 эрдэм гэдэг бүгд л үйлдэл байгаа. Үйлдэх л ёстой. Үйлдэхийн тулд яах вэ гэдгийг л тэр чухлуудаар нь чигчлээ зааварлаад байгаа. Та өрсөд яг үдийг болтол хідэн хаврын хугацаанд 9 хүслээр хүмүүний хүсэл хязгааргүй ч хэлээ 9 багцад багцарна. Үүнээс хальсан хүсэл гаргаад ирэн гэхэд олдохгүй байх хэмжээнд л тархинд чинь хоногшоод ирсэн тийм үү? Түүгээр ажаад ирэхээр та өрсөд альва зүйлийн зүү тогтлыг учиг холбоог харахад хэлбэр болоод ирж байгаа тийм үү? Яг түншгэл итгэн гэдэг чинь энэ гурван чухлыг бүрэлдүүлж байж энэ гурван чухал дүүрч байж л итгэл гэдэг үйлдэл гаргаж болох юм а. Энэ итгэн энэ хүслэн гэдэг хөвөн үрд нь өвгөд бид энэ гурвыг ажиж байж энэ гурваар дэнсэлж байж за одоод нэг энэ хүслэнд үйлэнд хамсаж болох юм байна. Өрөөлийг өөрийнхөө үйлийг найдаж болох юм байна да даалгаж болох юм байна да гэж итгэх гээд байна. Тэгэмгүй хэллээ шүү дээ. Өвгөд бид чалчид сууж үрс та нар төвчд суух хооронд л урсах цагаар улираад л хэрэгцээ шаардлага өөрчлөгдөөд л байна шүү дээ. Тийм үү? 5 хормын өмнө энэ өргөөнд амьсгал авах аргагүй бүгчин байтал 5 хорм өнгөрөхөд дахиад 5 хорм өнгөрөхөд осгох хэмжээнд л очин шүү дээ. Тийм үү? Нөхцөл байдал хэрэгцээ шаардлага үргэлж хувьснаа гэдэг нь ердөөн энэ 100 гал төлсөн гал нь дүрлэлсэн гал нь унтарснаар өргөө буюу энэ орон зай энэ өргөөнд оршиж байгаа та нар энэ дулаан хүүтэн гих хэмжүүртэй харилцаж байгаа та нарын арьс гээд нөхцөл байдал өөрчлөгдөд байгаа учраас л итгэхийн тулд заавал магадлах ёстой гэд. Тэгээд ард дээр нь төгсгөл дээр нь заавал нэг юм. За одоо тэгвэл ингэсэн тохиолдолд энэ үрд хамсаж болох юм байна гэж. Үүлийн жолоогоон хуваалцаж үгний араа таниулж болох нь байна, тийм үү? Тэгэмгүй бол ердөө л юу гэдэг юм үрчи тэр нэг өөр нэг итгэлийн бүлийг ярьж байна, тийм үү?
Тэр христийнхнийхэн хувьд бол ердөө юу вэ гэвэл тэд хүмүүнийг ёстой нэг харин ч нэг хамгийн эхлэлнээс нь хэрэгцээ шаардлага биш ердөө алдынх нь хэрэглээгээр л уйдгаа. Чамд ашигтай ходоодыг чинь дүүргдэг юм аа. Чамд нэмэртэй тухыг чинь өгдөг юм аа гэх зэргээр муухнаар бол хүмүүний алдынх нь амрыг хангах замаар хүмүүний итгэлийг олдгоо. Гэтэл өвгөд бидний гэдэг нь зөвхөн бид өөрсдийгөө дөвөөлгөөгүй. Үеийн үед Монгол түмний хувьд бол Монгол хөх нуруутны хувьд бол яадаг вэ гэвэл хүмүүний амгаланг нь олоосон гэх чигч рүү үргэл чиглүүлж явдаг. Гэтэл хүмүүн гар газар хөл хөсөр болцохороо үүнийг болцохлоо гэж итгээд болцохлоо гэж бодоод хэсэгтэн эндүрдэг. Хүмүүн ходоодон ажаад ирэхээр хүмүүн өнгөнд автаад ирэхээр сэтгэл зүрхэн ажидгүй. Сэтгэл зүрхэн анзаардаггүй. Шивнэж байгааг нь тоодоггүй алдааг үргэлж гаргадаг. Битгий тэгээсэн гэсэндээ л бид энэ Монгол ухааны чинь хэлц өгнөө зүр өгсүүдэл байгаад байна шүү дээ. Эрхийг сурахаар бэрхийг сур гэд тийм үү? Эрхийг сурна гэдэг нь уг нь яг өнгөцөөр хэлвэл эрхэлж наадахын тулд мэдээж өнгөтөн байх хэрэгтэй, цатгалан байх хэрэгтэй, үзэмжтэй байх хэрэгтэй, өрөөлөөс өөрийгөө илүүд гэж бодох хэрэгтэй л байл гэдэг хэм мэддэг. Гэтэл хүмүүн амгалан олох угаас бэрх байдаг болохоор л бэрхийг сураасаа л гэж л сануулад байгаа юм. Та өрсүүдч ялгаагүй. Одоо л нэг хийс үнстэнгүүд хэлж байгаа хэлбэрийг нь биш, ярьж байгаа барилыг нь биш, агуулж байгаа утгыг нь анзаарах ёстой байна гэд ядрууд нь бэрх рүү хандаад эхэлж байгаа үсттэй. Амгалан олохын тулд ар утгыг нь таних ёстой юм байна. Аль нь надад наалдах юм байна? Аль нь намайг хөглөх юм байна? Аль нь намайг урамшуулах юм байна? Аль нь амгаланганд минь нэмэртэй юм байна гэдэл ажиад эхэлж байгаа үсттэй. Гэтэл энэ хүртэл та нар ялгаагүй л өнгөтөнд автаад л өрөөлийг сохроо дагаад л байсан шүү дээ, тийм үү? Дуулаж байна уу? За энэ хүслэн гих ёдорт өвгөд бид итгэхийн тулд эргэлж юм болж байж нэг юм үйл хавсаадах нь байна, тийм үү? Магадлал гэдэг нь яах вэ гэвэл өнгөрснийг нь ажнаа гэсэн үг ээ. Энэ ёдор юу өмнө нь ямар туулалтай юм? Үүлгээ зорхороо яадаг юм? Амаараа амлаж зүүдэндээ хүрдэг юм уу? Алдаараа үлдэж бодит болгодог юм уу гэдгийг нь ажих нь байна, тийм үү? Магадлал гэх үг чинь тэр шүү дээ. Дараа нь энэ ёдрынх нь боломжийн бололцоог нь энэ ёдортой хамсаж үлдэх гэж байгаа өгөр улаач нь өөрийнхөө боломж бололцоо хамтрах нөхцөл тэрний өргөс өгөр улаачийн өргөс хамтраад үлдвэл яах вэ гэдгийг нь таньж дэнслэх нь байна шүү дээ. Үүний ар дээр энэ хоёр нэг юм болох юм байна да гэд өвгөд бид итгэх гээд найдах гээд даалгах гээд үйл хавсаадах гээд байна, тийм үү? 3 цагийн юм байгаа үсттэй итгэх гэдэг чинь. Найдна гэдэг чинь хүлээн л гэсэн үг шүү дээ. Найдснаар нь бодчих хаваас дахинтай үүлэнд хавсаадахад энэ үрд итгэлийн тун өмнө нь 13 итгэл өгөхийн тулд 9-ийг нь шинжиж тооцож магадaltaг байсан бол удаах үүлэн дээр нь бол 5-ыг нь түүний дараах тэр амжилттай үйлдэлд хавсаадж барвал 2-ыг нь бүр ар дээр нь бол магадлал нь багасаад л байна гэсэн үг шүү дээ. Яагаад гэхээр магадлаж байгаа тэр хэмжээс нь хамтран туулал болцоход байна, тийм үү? Ухаж байна уу? Ухаж байна. Тэгэхээр
Хүний сайныг нөхөрлөж, хүлгийн сайныг эдэлж байна гэдэг шиг нөхөрлөж хамтаж нөхцөл байдал, ижил нөхцөл байдал төр хамтран туулалтай болоод ирэхийн тулд болохын хэрээр хүссэн ч хүссэн ч түүнээс ойртохын хэрээр сүүдрийг нь ажиж дотносхын хэрээр сул давуу талыг нь мэдээд ирнэ шүү дээ. Ухамсартайгаар тоочд тооцох хэрэггүй, туулаараа таниад ирж байна тийм үү? Тэгвэл гутгаарх 4 дахь 5 дахь үүлэн дээр хавсаад ирэхийн цагт үүнийг магадлах шаардлага үгүй болно. Үүнийг тооцох хэрэг үгүй болно. Найдаад л явах нь. Ухаж байна уу? Итгэл гэдэг ийм айхтар харилцаа. Ийм айхтар үйлдэл. Тийм учраас л итгэлээсэн болж л магадлаж ингэж бүрэнтэй чинийхээр жуггүүр хиллээд тайлуулах гээд байгаа жуггүүр бидний тайлаад байгаа царай чухлыг нь дүүргэж байж л итгэхгүйгээсэн болоод зөрчилдөөн үүсдэг. Тийм байгаа биз дээ. 3 цагийн хэлхийн дээр ажих гээд байдаг. Гэтэл 1 цаг дээр нь өнгөрснийг нь харж хаад л үүнд итгээд байвал энэ ёдрынх нь өмнөх өчигдрийнхэн нөхцөл байдлаас өнөөдөр нь өөр болчихсон байгаа шүү дээ. Ядахнаа өөр болсон үгийг нь тооцох ёстой биз дээ. Дэнслэх ёстой биз дээ. Түшээ ёдроо ухаж байна уу? Анх удаага л ялгаагүй дээр дуулж байгаа чамтай адилхан. Чамд наалдаж байна уу? Юу наалдаж байна? Чукуур нь наалдаж байна уу? Чухал нь наалдаж байна уу? Энэ лавлаж асуусан. Хүмүүс ярьдаг да өөртөө итгэх нэтэргээд. Тэгэхээр таны төрөний хийсэн 3 дарааллыг өөртөөрөө тулгаж харж үзэж болдог болоо. Магадлал тооц. Хамгийн хэцүү шүү дээ. Тийм болохоор л та өөрсдөө энэ зам нартынх нь үүтгэгчд нь ховор байгаа нь тэр. Үүтгэгчийг бол та өөрсдийнхаар жишгэлвэл юу гэдэг юм? Манлайлагчд, нийгэм нөлөөн үзүүлэгч, юу ч хэлээд үзэгдэх дүрээр нь л өргөөд байдаг. Гэтэл өөр дээрээ энэ 3-ыг өөртөө итгэх итгэлээ хүмүүн олох нь хамгийн хэцүү гэж яагаад хэлж байна вэ гэхээр үр дүнгээр нь л хэлээд байна шүү дээ. Энэ нийгэмд чинь нөхцөл байдал дасаж дагдаг нь ариун байгаа биз дээ. Хамгийн их нь тэр шүү дээ. Хүмүүн өөртөөгөө нүүр тулж чадах нь өөрийгөө хуурахгүйгээр өөрийнхөө сүүдэр өргөсөөс дутаахгүйгээр харахтаа хамгийн дургүй байдаг. Тийм болохоор л хэлээд байна шүү дээ. Хэрэн адил гуагчдад ариун байна гэж. Угаас л үеийн үед юм байдаг. Өөр дээрээ ажиглаад өөрийнхөө өнгөрснийг ажгээд өвгөд бидний 3 хавраар нь өөртөө ажиадах гэдэг нэг арга цаадаг тийм үү? Магадлаж байгаа царай юм. Энэ юу юм? Ёдор улаач нь өдий хүртэл ямар юм бүтээсэн юм үүнээс өнөөдөр ямар хэмжээнд очсон юм? Өнөөдрийн чадамж нь юу юм? Чадахгүй нь юу юм? Өнөөдрийн гэрэл нь юу юм? Өнөөдрийн сүүдэр нь юу юм? Өнөөдрийн үүний илүү нь юу юм? Өнөөдрийн үүний дутуу нь юу юм гэдгийг энэ өөрөө ёдор өөрөө үнэлж дүгнэхтэй үргэлж өөрийгөө өмөрөх гээд байна шүү дээ. Би ч уган сүрх хийлдэ. Би ч үйлдэл уг нь чадна л да. Даанчиг хэвтэртэй хорогдоод байна гэдэг ч юм уу. Би жишгэлвэл уг нь ална да. Даанчиг үглэх нь амар байна гэдэг ч юм уу. Дандаа өөрийгөө өмөрөөд байдаг. Нэг өмөрөхгүй за би үннээрээ ийм юм байна. Миний сул тал энэ юм байна да. Тийм болохоор би одоо яах вэ гэд өөртөөгөө тулаад ирэхийн цагт нь ямар үүлэн зорж байгаа түүнд нь таацсан чадамж нь илүү нь байна уу? Чадамж илүү байхгүй бол чаддаг сүлжээ гоцгор руу хүслэн гэх ёд руу түүнээс хайн шүт. Гэхдээ тэр ёдор чиний хүсэж байгаа чадамж үгүй бол бас л чадах нэгнийг үргэлжлүүлээд л хайн шүт. Ингэж л харилцаа үүсдэг шүү дээ ер нь. Үүлийн харилцаа. 92 ч гэсэн ялгаагүй шүү дээ. Инхрийлэл хайр хүсээд байна өөрт нь байхгүй дутуу.
эрийн хувьд эрэмгийн нүмер хүсээд байна, өөрт нь байхгүй дутуу эмийн хувьд. Тийм үү? Гэтэл үнэн эрэмгийн нүмер нь дутуу эрчүүд нь эр сүвтнүүд нь ариван болцоход өөрсдийгөө эрэмгий гэж эндүүрсэн им сүвтнүүд нь их болцоход л энэ замнаар чинь ижлэн одохгүй ядрууд ариван байгаад байна шүү дээ. Тийм үү? Гэд чалчиж байгаа чигээсэн халиад явбал ариван үг байна ядар минь. За одоо та ядрууд нь ер нь жишиглээд өвгөд бидний өнөөдөр гаргийн үгэнд итгэхгүй яах вэ гэд бодолтой ядруудаа. Өдий хүртэл хэдэн хаврын харилцаатай юм та нар? 1 үү, 2 үү? Хоорондоо юу? Өвгөд бидэнтэй анхлан золгоод харилцаанд орсноос хойш хугацааг чинь лавлаж байна. Энэ бол хамгийн их нь 3 хавартай. За 3 хаврын хугацаанд нь өвгөд бидний чалчилсан үнний ортой байсан уу? Худлын хөөсрөл их байсан уу гэдэл бодоод эхлэх нь байна шүү дээ. Мөшгөх нь байна шүү дээ. Магадлах нь байна. Өнөө замбад бидний өртөөлөгчөөр дамнуулж өрөөлт хүргэх гэж байгаа утга нь энэ ёдор өвгөн нэмэртэй байна уугүй юу гэж тооцох нь байна шүү дээ. Тэгээд ард дээр нь за ямагтайч 3 хаврын хугацаанд чалчсан нь сайнтай муутагийн сав нийллэж гисэн сайнаар хүлээж авах хөгөөр тосох нь саараар гоочлохоос нь арай нэг хумсын төдий байсан ч гэлэн илүү тохиолдолд энэ ёдрын үнэн гарагт хэлж байгаа үг нь дараа нь дахиад 10 үрийн 6-гийнхэн сонирхлыг татаж 3 нутгийг нь тэмтэрч нэг нь ч болов хөглөгдөж байвал болох юм даа гэд найдах нь байна шүү дээ. Тийм үү? Та ядрууд өөрсдөө л ихэлсэн шүү дээ. Өвгөд бидний хүртэл туулаараа л сүнснийхаа хэмжээнд нааснараа дурсамж уулгаж сүлснээ өнгөр улаачтай нааж ядаж байгаа. Өрөөл нэгэнд тооч томьёолж хэлхээс зайлс гэдэг зүйлсийг өвгөд биднээс лавлж таанарл эхэлсэн шүү дээ. Одоо тэгээ тайлбарлаад хэлэхээр ер нь яах гээд дуулаад байна. Ер нь үгийн тосгон зөв үгүй юу гэж итгэж ядаад л суун шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Өөрсдөө л эхэлсэн шүү дээ. Одоо яа их хөвд. Нэг асуулт байна. Өгөд та бүхний ярьснаас ерөнхийдөө бид нэр чанхан хэлмгүй бол өгөд та бүхний ярьснаас бид нэр ерөнхийдөө эрдэм гэдэг ойлголтыг хүн болон өөрсдийнхээ хэмжээнд авсан гэж ярьж байна. эрдэм гэж чалчаагүй өвгөд бид дэм гэдэл тойроод чалчлаа. Сая итгэх эрдэм рүү орж байгаа болохоор яг нарийн ойлголт орж байгаа гэж томгоо. Тэгээ энэс өмнө нэг асуух асуулт нь яг яагаад заавал 35 гэсэн доон хүмүүс барьсан болоо. 36 29 амжилттай болсон. Энэс нь яг зүй тогтмол юм болоо гэж асуух гэсэн. Улмал хэцүү болгоод байх юм ядрууд чинь. Өвгөд бид нэг дурандаа чалчаад дураараа гоохчаад өнгөрөө гэтэл итгэл. Одоо нөө ухаж ихэж байна. Ёдор хуухай чамааг да. Зүйтэй. За өвгөд бид ердөөл нэг өнцөг хэлээд өгөл орхино. Дуулав уу? Боллаа. Та өөрсөө 5 тусгаар гэдэл дуулаад байгаа тийм үү? Нэг 7 бие гээд нэг хальтхан сонссон байх тийм үү? Хооронд нь үржүүлэхээр хэд болж байна өдрөө да. Тэгээд 36 болохгүй байгаа биз дээ. 29-оос даваад байгаа биз дээ. Ухаад байвал наадах чинь ариун урчиг гарна. Өвгөд бид яагаад зайлс хийдэг вэ гэхээр бидний үед бол засаг бол хэрэглээгээр нотлогдож, дэнсээгээр бодчиж засаг нь жаяг болж явлаа. Энэ цаг дург бол харин
хуулийг тайлбарснаар нь ухнаан гих ёдор хэлц гарчсан харагдаад байдаг. Тэгэхээр яагаад өвгөд бид ердөөнийг өнцөг шүүгээ зориуд нэг их гүнзгийрүүлэхгүй орхиж байна гэхээр өвгөд бид тайлаад хэлбэл өрөөл нэг нь дахиад л гуайхчаад ирнэ. Одоо өдийн өнцөг гаргахад мөн л гуайхчаад ирнэ. Яагаад 5 тусгаар гэд хэлэж байна. 5 тусгаар чинь өөрсдөө нэг тусгаар тогтнол гэдгийг чинь 5 чуккуур 5 чухал нь байгаа биз дээ. Энэ 5 тусгаар нь хангагдаж байж нэг улс бүрэн тусгаар тогтно биз дээ. Тийм үү? Тэгвэл энэ 5 тусгаарын орон зайг нь 7 биеэр нь үржүүлэхээр над 35 чин гараад байгаа юм. Өвгөд бид өгөр улаачдаа нэгэн цагт хөөрөх юм. Өвгөд биднийг сонирхож байхад нь өөрийн бодлоон цэгцэл юу гэж хичээж байхад нь хэлж л байсан юм. Гэтэл өгөр улаач минь 5 тусгаараа ч танаагүй. 7 бие гэхээр яахаар ганцхан алдтай байж юун 7 ингээд өөдөөс гуцаад байдаг байсан учраас орхичихсон. Ер нь та ёдрууд нь 5 тусгаараараа ажиад үзээрэй. Энэ 35 эрдмийг 5 тусгаард нь хаана таацуулж болох нь гэд өөртөө ухаад үзэн эхлээд та ёдрууд өөртөө ухаад оролдоод өөртөө гавл тархинтхан эдээсээ сэргээхийг бодох ёстой. Та ёдруудч тэр дуулаж байгаа үрсүүдч тэр. Та ёдруудыг бол нүрээр нь харж аашийн авирыг нь мэддэг тандсан учраас ёдрууд гэд байгаа юм хуухайнуудаа. Харин дуулаж байгаа болгоныг ёдрууд гिचхээр гомдчих байлгүй те. Имзэглээд юун өвгөд бидний үгийг сонсох байдгаа үзэн ядах байлгүй те. Ядаж байхад энэ цаг үед онгод гэдэг нь ингэж шалчна гэж юу байдаг юм гэж хуцалддаг нарийн цаг дээр нэмээд нэг шалтак өгчих байлгүй те. Гомдох шалтак. Тийм болохоор та ёдрууд болон дуулаж байгаа өрсүүдийн хувьд ялгаагүй өөртөө онгочоод үзэх хэрэгтэй. Өвгөд бид ердөөл нэг өнцөг орхилоо. Наа дотор чинь жишгэн төлөөлүүлнэ гэд байгаа. Энэ юу юм? Ямар тусгаар руу нааж болох юм? Хэлээ юм бидтэй. Чи энд байгаач үйл чинь тэнд өрнөж байвал энэ орон зайн хувьд тэлсэн орон зайн хувьд орон зайл яригдж байгаа бидтэй. Тийм байна. Тийм үү? Тийм байна. Наад итгэгч нь болж ишгэн хаана явагдаад байгаа үйлдэл юм. Тархинд явагдаад байгаа бидтэй угаас итгэж байна гэдэг энэ сүлжээ гоцгорын сүлжээсийн тайлаад өгөхгүй байгаа бидтэй. Эсвэл магадлаж байна гэд мөчөөр нь хайчлахгүй байгаа бидтэй. Тархинд ч нь яваад байна өдрүүдээ. Тийм үү? Сэжим төдий. Яагаад ингэж орхиж байна вэ гэхээр ер нь бол тоомлоод хэлэхэд энэ 35 эрдэм нь сайнаар тийм байгаасаа гих дээд төвчнөр бодвол энэ 35 эрдмийг эзэмссэн хүмүүн бол ямар ч харилцаанд ямар ч үүлэнд үүтгэгч болж бүрэнтэй чадна. Үгүй ятхна. Яагаад чадаж байна гэхээр энэ хэллээ шүү дээ 5 тусгаар 7 бие гээд. 7 биеийн хувьд яаж үлдэх вэ? Аль бие ямар нөхцөл байдалд яаж ашиглах вэ? За жишг нь юу гэдэг юм? Энэ ёдор сүлжээ гоцгоргийн нүү ямар ямаа гэлээ? Нистэг ямаа гэлөө. За нистэг ямаа чиний наад цахим дээрх дөрвөлжин хар доторх нэг бие гэж санаа. Юу гэдэг юм? Энэ замбын та нарын нэг бие инж бараг мөн болчихсон байна. Өгөр улаач юм нь өвгөд бидний гэхээс илүү өгөр улаачд минь олгогдсон энэ засагч зайран гэх нь засагч гэх нь нэг бие нь болцоход байна. Гэтэл энэ өгөр улаачийг махан биеэр нь амьсгалын орон зайд харилцаан дээр таних мэгнэн засагч гэдгийг бидний биеийг нь мэдэхгүй тохиолдолд яаж харилцах вэ? Ямар үйл хэлцэх вэ? Ямар сэжим хөөрөлдөх вэ? Гэтэл та ёдрууд нь засагч гэдэг биеийг нь мэдэж байгаа учраас нь энэ засагчийн нард засагч хэмээх хүртэл нь боожуулсан хий ёдор сүнснүүд байгаа юм гих хүлээлт гих үнлэмж гих үнц нь байгаа учраас та өрсүүдийг харилцах сэжим бас нэг өөр. Тийм үү? Гэдгээр юу хэлэх гээд байна гэхээр
долоон биеийн төвшөндөө ямар үйлдэлийг гаргах вэ? Ямар эрдмийг ашиглах вэ гэдгээ сурах аваас ямар ч үүлэн та нар оройлож үүтгэгч, бусдад жишиглэгч, орон зайндан, бүлтэн, удамдан, улстай дэмт нэгэн болох гээд байгаа биз дээ. Тэгэхээр үүнийг чинь эрдэм гэхгүй өөр юу гэх юм? Эр гэдгийг бол та нар яах вэ? Эр гэдгийг гур унжуулснаар бодож болно. Үндсэн нэг чухал нь мөн. Гурын тайрчвал эр биш болчих нь шүү дээ. Эр гэдгийг наад та өрсийн онгочж байгаа. Наа судар дээр чинь ердөө богнохноор удамшилт ээлт хүчин л гिचгсэн байгаа. Удамшилт ээлт хүчин гэж байна. Гурыг чинь авчих, отолчих юм бол удамшилт ээлт болохгүй. Удамшуулж чадахгүй л болно шүү дээ. Эхний чухал нь тэр байх. Удаах нь эр гэдэг нь эр гэдэгтэй ижил гэдгийг санах ёстой. Үгээр жижлээд байх тусам шингээх сэтгэлийн хаттай. Үгийг үгээр давах нь амнцар, дураар хашгичч, хамар доор хагарахад хамаагүй гуайглагчдын үйл гэдгийг санаж үгийг үгээр биш үгийг үйлдэлээр давагч. Тийм хүчин. Тэгээд хамгийн гол нь удамдан энэ цаг үедээ удамдан эрх цаг үедээ ээлтэн байхыг л эр гэд байгаа шүү дээ. Тийм үү? Тийм үгүй юу ядар минь? Тийм байна. Сая чи итгэсэнгүй. Бидний шахалтаар үгийн хэмээр зөвшөөрч гэлөө. Та ядрууд нэг сүлжээ гозгор үртэй билүү? Үгүй таамд. Үртэй болцохоор нэг ээлтэй хүчнээ удамшилт ээлт гэдгийг мэднэ. Одоогоор үрчи өөртөө ч ээлтэй вэ нүгүй юу гэ мэдэхгүй явна ядар минь. Магад чи өртөөлөгчтөө ээлтэй байж магадгүй. Дөрвөлжин хартаа ээлтэй байж магадгүй. Тархин тусахарын лүүл үлдээд байгаа ядрууд дээ та нар. Эр гэдэг үгийг нөгөө эрэлхийлэх, эрэл хайгуул хийх. Тэрний эр гэдэг нэг язгуур үг болов гэж байна. Энэ зур хідэн үхэр хөөж амживч. Нэг ч үхэр хөөгөөгүй үгээ л хөөсөөр байна чи ядрахууха яа та чамд болдог бол дэргэд чинь хідэн бэрв аваачаад авчраа тавьчихсан. Үг хөмөр санагдгүй дээ хідэн бэрв хөөгөөд явж явах ёстой ядар минь чи. Мөн шүү дээ. Ижил язгуур мөн. Эрэлхийлнэ гэдэг чинь юу эрэлхийлээд байгаа юм? Ээлтэйг л эрэлхийлээд байна шүү дээ. Үнэн удамшилт ээлт. Гэтэл энэ цаг үе дээр хөөрхий агсан гууран олдсон сүв рүү жихэгчд ариван байна да. Энэ дүүрээд ижил хүүсэндээ хүртэл жихэгчд ариван байна да. Үхсэн хойшон удамшилт ээлт. Ёстон тастаад золбон нохсод хайчихмаар ядрууд. Эр байгаасаа эртэй байгаасаа эрэмгий байгаасаа нүмер байгаасаа нүүлэг байгаасаа эцэслэн заяаглагч байгаасаа эзэн байх эрхэн эдлээсэн гих заяагаан ердөө олдсон сүв рүү гууран жихгч хэмжээнд аваадсан болоод бусдад буруу жишг болохоос өмнө боожиж байгаа оюунд бузар сүүдэр тусахаас өмнө гуурын ногтлоод хайчихвал таарна. Тэгэхээр та ядруудын энэ цаг үед эрх хэмээж мунхаглан ядрууд нь үгсэн гойшоо. Ижил эрхтэй ингэж хуцалдана. Тийм үү? Тийм ээ. Эр нэмтэйгийн ижил гэж хуцнаа. Эр эмтэйгийн ижил байгаад хүүхэд тээх үү? Им эртэйгийн ижил байгаад зүмсэг нөөсөн үтгэх үү? Гээд бодох ёстой юм. Үүнийг ярил өвгөд бид харин гуагчч болоод цухалдаад байдаг юм. Эр хүний 13 мэх гэж та нар гуцалддаг тийм үү? 13 биш 35 байх нь.
Эр эмгүй 35 элдмээ мэдэж байж л үүлийн харилцаан дээрч тэр, өрх үлийн харилцаан дээрч тэр, үр үргэлжлэлийн харилцаан дээрч тэр, өмнөх үүтгэлийн өргөж инэрхийн харилцаан дээрч тэр, өргөн хангаагаан тайлж дахих харилцаан дээрч тэр, өөрийн үндэстэн улсаа мандуулах харилцаан дээрч тэр нэмэрт болох нь, дэмт болох нь. Тийм үү? Ух буюудруу. За өөр хөөхүүгүй вэ нүү чамд? Таарс. Ярьсан. Хм. Итгэл гэдэг зүйлтэй холбоотойгоор нөгөө одоо өөрөөр өөртөө авчихсан. Тэгээд цаашаа амьдралын сэтгэлээ атсан шимэн зүйлийг яавал зөвхөлтэй юм бол одоо энэ эдмэн нөгөө Наад үрсүүдэд чинь яах вэ? Итгэлийг нь очийг нь эргүүлж асаахын тулд итгэх эрдэм гэдгээр нь төрий баримгүй. Өөр өчнөө л 34 үлдэж байгаа эрдэм байгаа биз дээ. Тэр дотор чинь юу гэдэг юм? Мэдлэхээс эхлээд л өрн дуудна гэдэл юу ч гэлээ өчнөө байгаа биз дээ. Итгэх эрдмийг ашиглагч, ухаж хэрэглэгч, итгэлэн алдагч хоёр бол тээс ондоо хоёр зүйл. Хүмүүн ерөн зүү тогтлоороо л хэлбэрлүүл унчих гээд байдаг. Хэлбичих гээд байдаг. Тийм учраас л эрхийг сурахаар бэрхийг сур гэдэл. Үгний арыг ухахгүй, утгыг барихгүй байсан ч хамаагүй тархинд чинь л хадаатай байвал нэмэртэй юм да ядрууд минь. За дэм гэдгийг ер нь багхан боловч өөртөөхөө тусах өнцгөөр өөртөөхөө асах хөгөөр барь чадвуу да. Түшээ ядар байна уу? Ухаж тосож бар уу да. За тэгэл дэм болно гэдэг чинь алдын амны орон зайнда дэмт нэгэн байх. Андын харилцааны орон зайнда дэмт нэгэн байх. Мөнтэй нийгмийн улсын хэмжээнд дэмт, орон хангаада дэмт, орших орчилдоо дэмт нэгэн байх гэдэл мөн л өнөө та өрсүүдийн мэддэг. Биеийн засахт нь дэмттэй байх уу, гэрийн засахт нь дэмттэй байх уу, төрөөн засахт нь дэмттэй байх уу гэдэл. За юу гэдэг юмд? Гурван төвшин гэх үү? Эренбийн өөр гурван орон зай гэх үү юм да? Ухаж байна уу? Гозгор чиний лавлаад байсан. Өөртөө итгэж болох уу гэж лавлаад байсан тийм үү? Алдын хувьд өөртөө дэмттэй байна гэдэг чинь л тэр шүү дээ. Өөрийгөө эрүүл байлгах. Өөрийгөө боловсролт нэгэн байлгах. Өөрийгөө идтэй байлгах гэдэг чинь өөрийгөө л тоглоод байгаа, өөртөө дэмттэй байгаа хэрэг байгаа биз дээ. Дуулж байна уу? Болж байна. Ухаж байна уу? Бусд нь ухаж байна уу? Гэтэл өөртөө дэмттэй байгаад ирэхээр дэм гэдгийнхээ учийг таниад ирэхээр ядахна алдынхаа хөшингийг, алдынхаа эрүүлийг манах хэмжээний төвчээртэй, сахилгатай, тийм хэмжээний зүтгэлтэй нэгэн. Тэр дадлан сууснараа үссэн ч эс хүссэн ч эдтэй болох эхлэл тавигдана. Хоорондоо бүгд л сүлбэтэй хэлхээтэй оломдлогдно шүү дээ ядруудаа.
эдтэй болчихсон хүмүүс чинь үүнээс илүү чадах юм байна гэх итгэл төрн үсттэй. Тэгхийн тулд өөрийгөө боловсруулах хэрэг гарна үсттэй. Ингээд энэ хүмүүнд өөртөө дэмтэн болоод ирэхээр хүссэн ч хүссэн ч боловсроод ирнэ. Өөртөө дэмтэн өөрийнхөө хувьд эрдэмт болоод ирэхин цагт хүмүүс нэг бол сагж солиорно. Орчлон дээр өөрөөс нь илүү ухаантан үгүй. Орчих тэнгэрийн дор өөрөөс нь өөр чадалтан үгүй гэж сагдаг. Нэг бол эрдэмт хүмүүн даруу гэдэл боловсрох буудаан бүхийх адил хэлэх үгэн улам тунгаагаад ирдэг. Энэ үедээ хүмүүс харин бусдад за би өөрийнхөө орон зайд өөртөө дэмтэн болчихсон бол яаж? Энэ тишээ ядарт яаж н сүлжээ голгот? Яаж н хүслэн ядарт да тэр хөвөний нэрхэн гэв. За тэр амар ядарт өөрийн тууллаараа дэм болох. Өөрийн тууллаараа сайнаар бол жишг, саараар бол сургамж болох уу гэд бодол хийлээд эхэлнэ. Энэ үедээ сэхээрэд л харилцаа хайгаад байгаа хэрэг биш ээ. Харилцаанд хэдийнэ л хүмүүн байдаг тийм үү? Хөрстөд унахаасаа эхлээд л харилцаанд байгаа шүү дээ. Гэхдээ энэ үеэс харин энэ харилцааг яаж илүү төвшөнд аваачих вэ? Яаж энэ харилцааг дэмт эрүүл зохист харилцаан болох уу гэж л тархиан шавхаж эхлэх нь байна шүү дээ. За энэ үедээ харин өнөө итгэхээр жишгэлвэл надад ямар илүү байна? Энэ надад юу дутуу байна гэд түүнийг тооцоод эхэлнэ. Ингээд тооцохын хэр дээр энэ гоцгор ямаа ёдрын үр чиний нэр ер нь өчнөө хувьсаж байна, харж байна уу? Нөхцөл байдал байдгүй чиний хоч хүртэл ингээд л хувьсаад байхад итгэх хэцүү байгаа биз дээ. Одоо энэ өртөөлөгчөөр дуулахыг чалчхыг дуулаж байгаа өрсүүдийн гоцгор ямаа гэж бас хэн бэ гэдэл гайхах шүү дээ. Гэтэл өнөө сүлжээ гоцгор сууж байна. Өнөө нисдэггүй ямаа л сууж байна тийм үү? Эсвэл өнөө үхэр хөөгч гэх юм уу? Сууж л байна шүү дээ тийм үү? Гэтэл энэ гоцгор ямаа ёдорт нь өгөр улаач юм чаддаггүй. Арвин зүйлүүд байна шүү дээ. Өртөөлөгчийг эзэмшиж байна. Өртөөлөгчийн үгийг нь өрөөлийн сонорт наалтахаар хэмжээстэй болгож байна. Арыг нь өрөөлийн харцыг татхаар өнгөтэй болгож байна энэ жишг нь тийм үү? Гээд ийм илүү байна. Гэтэл өгөр улаач бол яах вэ? Өвгөд биднийг суулгах илүүтэй. Одоохондоо та нарт энэ илүү байхгүй. Энэ хоёр нийлээд энэ өртөөлөгчийн үйл нь өрөөлд хөг нислэх, өрөөлд утга жичлэх, өрөөлийн үүлэнд нь өрөөлийн дадлалт нь өрөөлийн хөвсөлт нь нэмэр болох, дэм болох энэ үйл маань өөрийнхөө хэмжээнээс хайлж, гоцгор ямааны хэмжээнээс хайлж, хүслэн ёдрын хэмжээнээс хайлж, амар ёдрын хэмжээнээс хайлж энэ өртөөлөгчөөр энэ ёдрууд нэгдээд төлөөлүүлж юм тийм үү? Тийм байгаа биз дээ. Ингээд өрөөл нэгэн дэмттэй болох нь байна энэ харилцаа. Үүнийг харин дэм гэж хүлээж авах нь хэсэг байна. Дэмий гэж үл тоох нь ч байна. Үр чи дэм дэмээгээд л үг хөөгөөд эхэлсэн тийм үү? Үр чамд юу үг хэлж болохгүй юм бэ? Яаж тоглож авах гэж бодвол За тэгэхээр дэмий гэж бодож байгаа нь бол хөөрхий.
Би дэмтэй гэж хичээж байгаа нь ч бас хөөрхий. Хэн хэн л хөөрхий болно тэр тохиолдолд. Гэтэл энэ дэмтэй гэж санаж энэ харилцаанд хүлээж авч байгаа. Хөг нийцэж байгаа. Дадалд нь хөвшилт нь нэмэр болж байгаа. Энэ харилцааны өргөчхийн хэрээр Годгор Ямаа гэж хэн бэ? Годгор Ямаатай хамсаж илүүтэй ийм үйл хийчих юмсан гэх эрэлтэн нэгэн гарч ирэн шүү дээ. Энэ өнгө будгийг нь өнгө зүсийг нь хэрхэн ингэж гаргаж байна? Түүнтэй нэг хамсах юмсан гэх сэдэлтэн төрн шүү дээ. Гэдгээ та ядрууд нь нийлээд ирэхийн цагт чадамжаар хөглөгдөж чадахгүйгээ нөхөлцөөд ирэхийн цагт хүссэн ч бүл болж чадамжийн сүлжээ өсөж чадахгүй аалзан тор үүсхийн цагт орон зай хамаарахгүй төлөөлөөд орон зай хамаарахгүй утга түгээд ирэхийн цагт хүссэн ч өнөө хоосон болохгүй юмдаа биш юмдаа гэж зөнгөөрөө хашгичаад гуаглаад байснаа болж харин яаж болгох вэ? Тэгвэл бид нийлээд яаж дэмт болох вэ? Энэ бүлийн харилцаа, энэ андын харилцаа, энэ үйл нэгтний харилцаа маань яаж энэ Монголд минь дэм болох вэ? Яаж Монгол гэдэг нэрээ мандах вэ? Яаж энэ унсан заяанда эзэн болох вэ гэд бодох нь вэ шүү дээ. Тийм үү? Ингэж л өнөө дэмийн гурван төвшин дүүрч болгоё гих бүтээ гих дэм бол юу гих сэдэлтнүүд арвжих тусам магад энэ өртөөлөгчийн үйл маань аятай дүүрхийн хэрээр л үнэн хөгтөнгүүд үнэн сэтгэлтэнгүүд үйлдэх чадамжгүй байлаач өөрийн хөгөөн хайж өөрийн сэтгэлийн утсыг дагаж яваад чадамжгүй гэж харьцсангүй маш харьцсангүй ухахдах шүү ядрууд минь. Чадамжгүй хүмүүн гэж ямар ч хүмүүн байхгүй. Хүмүүн болгон өөрийн чадамжтай. Хүмүүн болгон өөрийн чадахгүйтэй гэдгийг л ухах ёстой. Гэтэл ядрууд нь өөрийн чадаж байгааг нь өрөөлж чадахгүй болохоор өөрийгөө орчлонгийн орой гэж санчих юм зайлуулт. Өрөөлийн чадаж байгааг өөрөө харьцуулаад дийлэхгүй болохоор жалганы чулуу болчих юм хуухайнууд нь. Тийм үү төшөө ядар. Тэгэхээр ийм л учраас өнөө илүүгийн сангаар дутуугаа нөхнөө буюу чадахгүй нийцхээ. Чадахгүй нэгэн цаг чадах цаг ирэхэд чадаж байгаа өнөө чадаж байгаа дараа цагт нь дэмнэх хэлбэрээр явхад л харилцаа үргэлжилж үйл бодично ядруудаа. Үүнийг л энэ зүй тогтлыг л ажичих юм бол та нар энэ зүй тогтлыг анзаарчих юм бол та нар ядахна ямарваа нэг үйлийг үйлдэхэд наад илүүгийн сангаар дутуугаа нөхөх гэх наад гэрээний үндсэн зарчим наад харилцааны гол сүр наад 35 эрдэм гээчийн багцлсан утгыг л таньж хаваас ядрууд нь дэмт нэгнүүд болно хуухайнуудаа. Дуулуу. За дагаж бодож чадвуу ядруудаа.